За сайн байцгаана уу хэдэн залуучуудаа. За энэ хуралд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Цаг зав гаргаад за би та нарт ер нь энэ бүтээлийг хийхийн тулд ямар хөө ач холбогдолтой байдгийг, ямар хүндрэл байдгийг энэ бүгдийг танилцуулах гэж өнөөдөр нэг жижигхэн презентацийн бэлдсэн. За ингээд миний презентацийн сэдэв бол шилдэг бүтээлийн уралдаанд хэрхэн бэлтгэн оролцох вэ? За өөрийгөө нэг товчхон танилцуулчих. За компьютер техник менежментийн сургуульд 2001 оноос 2010 онд багшаар ажиллаж исэн. 10-аас 14 онд бол сургууль төрөлхтөнд дээд захирлаар ажиллаж илаа. Одоо 14 оноос одоо хүртэл мэдээлэл холбоо технологийн сургуулийн электроникийн салбарын ахлах багшаар бол ажиллаж байна. За өнөөдөр бүтээлийн тухай ярих гэж байгаа учраас би өөрөө ер нь юу бүтээсэн юм бэ? Ямар хөө хийсэн юм бэ гэдгээ та бүхэнд товчхон танилцуулчих. За тэгэхээр миний өмнө хийж исэн бүтээлүүдээс бол за эхлээд сурах бичиггүүд за би нэг ном гаргасан. 3-4 лабораторийн гарын авалгууд гаргасан. За өгүүлэл бол нэг дотоодод 17 өгүүлэл, гадаадад 6 өгүүлэл хэвлүүлсэн байна. За нийт 50 гаруй оюутныг бол би энэ багшлах хугацаанд бол төгсгсөн байна. За зохиогчийн эрхийг бол 2 төрлийн зохиогч эрх авсан. Нэг нь бол энэ сургалттай холбоотой. Нэг нь бол би дрон гэдэг дөрвөн сэнснэстэг тэрхний тэнцвэржилтийн асуудлаар шийдсэн ажлаар нэг зохиогч эрх авсан. За хэд хэдэн төсөл хөтөлбөрүүд дээр бол ажиллаж исэн. За энд бол томоохон төсөл хөтөлбөрүүдийг бол танилцууллаа. За үйлдвэр практик нэвтрүүлжсэн ажлууд бол нэг 10 гаруй ажлууд байна л да. За автомашины тэнхлэг хязгаалтын төсөл гэдэг одоо та нар жил болгон машин онцлогоонд оруулдаг тэр нэг төхөөрөмжийн нэг хэсгийг хийсэн байна. Машины хурдны эргэлтийн голын алдааг сайжруулах төсөлгөө. За энэ уулуурхаан том КАМАЗ машинуудын эргэлтийн хурдыг алддаг, тэрнээс явж байгаа зам нь өөрчлөгддөг, тэрнээс болж эдийн засгийн өөрчлөлтүүд гардаг. За ингээд дурдвал хэд хэдэн төслүүдийг бол ингээд хийж исэн юм байна. За ингээд төсөл эхлэхээс өмнө бүтээл төөрүүлэхээс өмнө та нар өөрснийгөө энэ нэг тойрог гэдэг төсөөлөд үзье. Энэ тойрог дэх та нарын мэдлэг гэдэг төсөөлөд үзье. Тэ? Төсөл бүтээл төөрүүлж эхлэхээс. За би энд бол тодорхой хэдэн үзүүлэлтүүдийг дурдчихлаа. Мэдлэг, чадвар, туршлага, өөртөө итгэх, багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх. За ингээд дурсамж гэх мэтийн зүйлүүдийг дурслаа. Тэгэхээр миний өнөөдөр хэлэх гээд байгаа зүйл бол ер нь бид нар мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тэгээд тэр мөрөөдөлтэй байна гэдгийн цаана бид нар том мөрөөдөлтэй бүр тестэрч байна. Нэлээд том мөрөөдөлтэй. Мөрөөдөл маань алсын хараатай байх хэрэгтэй. Алсын хараатай. Тэгээ хоосон биш. Зүгээр нэг өнөөдөр би нэг суглаанд нэг 100 сая төгрөг хоцчихсан юм саанч юм уу нэг тийм жижигхэн мөрөөдөл биш те. Бодтой. Тэгээд тэр итгэл байхгүй бол энэ мөрөөдөл биш. Зүгээр л биелэх. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд бид нар бол тэмцэх хэрэгтэй. За мэдээж мөрөөдөл маань өөрөө тодорхой хэмжээгээр хэмжигдэхүүц. Ямар нэгэн байдлаар хэмжигдэхүүц. За тэгээ хүрэх боломжтой. Нэг гой том мөрөөддөг боловч тэнцэн хүрэх боломжгүй тийм мөрөөдөл биш. Тэгээд мөрөөдөл буюу тэр зорилгоо бид нар мөн тэр мөрөөдөл маань ирээдүйд байх. Та нарын мөрөөдөл амьдралд ямар нэгэн нөлөөлөл үзүүлдэг байх хэрэгтэй. Өөрсдөж. Тэгээд залуучууд одоо бид нар залуучууд чөлөөтэй сэтгэдэг байна. Ямар нэг юмд бол баригдахгүй. За тэгэхээр бидний мөрөөдөл маань ногоон, гэгээлэг. Тэ одоо бид нар байгаль орчны хайрлах. Тэ сайхан мөрөөдөл. Залуучууд бол нэг юм байх хэрэгтэй болов уу? Хүн болгон өөрөөр гэсэн мөрөөдөлтэй. За юуны тулд бид нар бол мөрөөдөлтөд хүрэхин тулд ямар нэгэн бүтээл хийхин тулд тодорхой зорилго тавьдаг. Бид нар бол зорилгоо маш тодорхой тавих хэрэгтэй. Тодорхой. Төлөвлөөгүй зорилго бол зөвхөн хүсэл болж хүрдэг. Зөвхөн хүсэл. Бодит байх хэрэгтэй бидний зорилго. Бодит. Онцгой. Тэгээд зорилгоо дандаа өөрийнхөө чадвараас дээгүүр зорилго тавих хэрэгтэй. Одоо чадж байгаа юмаас илүү дээгүүр зорилго тавих хэрэгтэй. Тэгээд мэдээж бидний зорилгоо хэмжигдэхүүц байх хэрэгтэй. Хүрэх боломжтой байх хэрэгтэй. Мөн зорилгоо бусад хуваалцах хэрэгтэй. Би ийм хэрэг гэдэг юм. Би ийм юм хиймээр байна. Миний зорилго ийм байна гэдэг бусдад хүргэх хэрэгтэй. За, зорилготой хүрэх замаа бид нар бол чөлөөтэй сэтгэх. Янз бүрийн хязгаарлагдах. Өөрийнхөө одоо байгаа мэдлэгдээ хязгаарлагдаж болохгүй. Юм үзэж харах. Төсөөлөх маш сайн.
Тэгээ мэдээж тухайн зорилгодоо хүрэхийн тулд бид нэр зоригтой байх хэрэгтэй. За энд бол одоо бид нар ямар нэгэн бүтээл хийх гэж байгаа учраас бидний одоо хийх гэж байгаа бүтээлээ бид нар бол харьцуулах хэрэгтэй. За энд бол би нэг товчхон жишээ болгоод тавьсан байна. Монголд үнэхээр хийгдсэн байна энэ бүтээл. За тийм энийг мэдчих хэрэгтэй. Дэлхийд хийгдсэн байсан. Бас мэдчих хэрэгтэй. Ер нь миний бүтээл хаа нэгэн газар хийгдэж үү. Мөн өөрийнхөө бүтээлийн давуу талыг тодорхойлох хэрэгтэй. Мөн сул талыг олж харах хэрэгтэй өөрийнхөө бүтээлийг. За бүтээл нэг нурдаг алдаа байна. Анхаарах зүйл гэж. Ямар нэг онцгой зүйлийг устгах хамгийн хурдан арга бол өөр ямар нэгэн зүйлтэй харьцуулах явдал юм гэж. Тэгэхээр би одоо нэг ийм гоё бүтээн гэл айгүй гоё мөрөөдөл бүтээн гэл зориг тавиад байдаг. Нөхөр судлаад эхэлдэг байхгүй. Судлаад эхлэхээр энд хийгдсэн байдаг, тэнд хийгдсэн байдаг, энд хийгдсэн гэл өөрөө харьцуулах тусам өө миний бүтээл чинь тэгж болохгүй гэсэн. Энд дээр анхаарах зүйл. Ямар нэг онцгой зүйлтэй харьцуулаад ирвэл бид нар тэр мөрөөдөл, тэр бүтээлийг маш хурд дуусгах болно. Тэгэхээр бид нар тэрнээс зайлсхийж хийх хэрэгтэй. За ер нь бидний хийх гэж байгаа энэ бүтээл маань ямар ач холбогдолтой юм, ямар практик ач холбогдолтой юм те. Тэгэхээр бол бидний хийж байгаа бүтээл амьдралын чанарыг өөрчилж байгаа. Бидний амьдралыг хөнгөвчилж байгаа. Бидний гаргаж байгаа бүтээл хин нэгэнд хялбар байх хэрэгтэй. Энгийн зүйлс байх тусмаа илүү гоё төгс байдаг. За тэгээ бидний гаргаж байгаа бүтээлүүд маань одоо бидний гарах гэж байгаа бүтээлүүд маань хүнд хүрдэг байх. Тэгээ ач холбогдол гэхлээр одоо энэ нэг англи ангиж юм. Time has no meaning itself unless we choose to give it significance гэж байна. Цаг хугацаанд бол бид нар ямар нэгэн цаг хугацаанд ач холбогдол өгөхгүй бол энэ цаг хугацаа бол бидний хувьд бол ач холбогдолгүй зүйл болж байна. Тэрнтэй адилхан бид нар өөрийнхөө бүтээлдээ ямар нэг ач холбогдол өгөх хэрэгтэй. Ямар нэг ач холбогдол. За мэдээж бид нар гоё бүтээл бүтээж байгаа юм чинь тэр бүтээлийнхаа шинэлэг талуудыг олж харах. Онцгой шинжлэх шин талуудыг бид нар хүмүүс дурдж үзүүлэх хэрэгтэй. Миний бүтээл ийм шинж чанар, ийм шинэлэг талтай. Тэгээд энийг судалгаан дээр үндэслсэн байх хэрэгтэй. Яагаад энэ шинэлэг вэ? Судалгаан дээр үндэслсэн байх. Болж өгöd бүр туршилтаар баталсан байх хэрэгтэй. Хийгээд үзүүлээд баталсан байх. За тэгээд одоо энэ зохиогч ирэх авах гэдэг ор мэтлээ. Одоо бид нар хэрэг та нар юм гоё шинэ бүтээл хийчихвэл шинэлэг тал нь гараад ирвэл зохиогч ирэх авах. Одоо залуучууд бол би ийм бүтээл хийсэн. Энэ миний зохиогч ирэх. Би ийм зохиоч. Энэ бол зохиогч ирэхийг явуул та нар тэр оюуны өмчийн сайт руу ороод харуул хэдхэн материал бүглөөд. Үнэхээр та нарын тэр бүтээл чинь тэр чадрыг хангаж байгуул зохиогч ирэх бол авахд бол их амарх. За мэдээж бид нар бүтээл хийх гэж байгаа учраас ажлаа маш сайн төлөвлөх хэрэгтэй. Тэгэхээр бүтээлийг ганцаархнаа бүтээхэд бол хэцүү. Юмыг бүтээх. Тэгэхээр бид нар бол багаа бодвол баг бүрднэ гэдэг бол маш чухал. Санаа нийлсэн хүмүүс байх хэрэгтэй. Тэ? Өөрийнхөө хүсэл дурдсан тэр юмыг бүтээ гэсэн нэгэн зүгт халтсан ийм хүмүүс байх хэрэгтэй. Тэгжиж багаа бүрддэг. Ажлаа тэнцүү байв. Нэгэнд нэг тийм ажил өгөөд нөгөөтгөнд нь арай хөнгөн ажил. Бүгд ажлаа тэнцүү байв. Шудраг гэсэн. Багийн ахлагчийн үүрэг маш чухал. Бүгдийг зангидж байгаа. Тэгэхээр нэгнийхээ үгэнд ордог, тэр хүнийхээ үгэнд итгэдэг, тэр хүнийхээ араас дагаад явах чадвартай тийм ахлагч байх хэрэгтэй. Тэгээд цаг хугацаагаа бодиттой төлөвлөх хэрэгтэй. Бид нар ингээл гоё юм за энийг хэдүүлээ маргааш тэрийг тэгнэ гэдэг. Бид нар бол гоё ярьж болно. Үн хэрэгт яг тэрний цаг хугацааг бол маш нарийн гарна. Тэгэх тусам биднэрт бол тэр бүтээлийг бүтээх энэ цаг хугацаа бол илүү тодорхой гарч ирнэ. Юмыг их цэгцтэй байх хэрэгтэй. Бүтээлээ хийх. За тэгээд би бол үргэлж нөөц хугацаа авч байна. Ямар нэгэн бүтээлийг хийж дуусгахын тулд та нар ардаа нэг заавал цапаас хугацаа. За би одоо бүтээл 4 сарын 10 дууснаа гэвэл за хэдүүлээ 4 сар дуусгах. Цаана 10 хоногийн нөөцтэй байх хэрэгтэй. Ингэж та нар 4 сарда дуусчаад цаашаа жигдрүүлтүүд хийх хэрэгтэй. За дараа нь ямар нэгэн гоё бүтээл сэтлээ. Одоо би бол электроникийн чиглэлийн хүмүүс, та нар бол бусаас өөр мэргэжлийн хүмүүс байгаа. Тэгэхээр ямар нэгэн бүтээл хийж байгаа бол бидний хамгийн түрүүнд хүний нүдэнд хүртдэг зүйл бол энэ дизайн, гаднах төрх. Тэ? Хүн хараад энэ чи ямар гоё юм бэ? Нэрээ сонирхолтой юм. Хүний тэр сонирхлыг тэр. Бүтээлийнхээ жижиг зүйлүүд төр маш сайн харагдав. Их гоё юм хийдсэн мөртөөсөө
жижиг юмуд нь жоохон тааруу агуул хүний бас тэр татах зүйл унтардаг тийм. Тэгээ цэвэрхэн юм юм. За ингээд туршилтууд. За энэ бол нэлээд чухал хэсгүүд байдаг. Алдаагаа олж чаддаг. Туршилтуудаас ямар нэг бүтээл хийж байгаа бол алдаануудаа олж чаддаг. Алдаа бүрийг засах шаардлага байдаг. Засах шаардлага. За энэ дээр бол хаалт дотор би ингээд бичсэн бол жижиг алдааг хизээж орхитуулж болохгүй. Ирээдүйд том алдаа болж байна. За яг энэ жижиг алдаа энийг дараа сүүлд нь засчихна. Тэгэхээр бид нар хайчдаг байхгүй. За энэ бол нэг жижиг юм байна. Энийг сүүлд нь тохируулаад тавьчихна. Тэгээ тэр жижиг алдаа явж жагаад бидний хийх гэж байгаа зорилгын хамгийн том хүндрэл болж хуурдаг. Тэгэхээр жижиг алдаа гарч ирвэл бид нар тэр алдаан дээрээ бүдэрж болохгүй. Байнга тэр алдааг засчихна. Үр дүнгуудаа байнга хадгалж явах хэрэгтэй. Үр дүнгуудаа хадгалаад байгаа бид нар тийчээс эргээд дүгнэлт хийж болдог. Ямар нэгэн туршилтуудынхаа үр дүнгууд. Тэгээ бидний хэдий ч нэг их туршилт хийн тэдий ч нэг үр дүн маань сайжирдаг. Юмуд маань сайжирдаг. Даас шинэ мэдлэг гэдэг. Та нар юм бүтээх болгондоо шинэ мэдлэг маш их шинэ мэдлэг өөртөө олж авдаг. Энэ бол бүтээлийн та нарт өгж байгаа хамгийн гоё зүйл. Бүтээлийн туршлага, ондынхаа зүйлийг практик хийж байна. Тэгээ өнөөдрийн сурсан бүхэн хизээ нэгэн цагт бол та нарын амьдрал чинь хэрэг болно. Өнөөдөр та нар нэг юм бүтээлээ. За яг энэ амьдралд хэрэг болохгүй гэж магадгүй. Хин нэгэн хизээ нэгэн цаг нэгэн бүтээвэл тэр бүтээлийн чинь үр дүн ирээдүйд та нарт ач тусаа өгдөг. Би бол амлаж. За олон таниулах гэж байна. Энэ бол маш чухал хэсэг. Бүтээлээ олон таниулах. Юу хийх гээд байгааг зорилгоо бусаддаа ойлгуулах хэрэгтэй. Би нэг ийм хийх гээд байгаа юм шүү. Ийм зориод байгаа шүү гэхээр олон таниулах хэрэгтэй. Бүтээлдээ бусдад хүрэхийн тулд бусдын сонирхлыг татах хэрэгтэй. Гоё үзүүлэнгээр татаж болно. Гоё презентацийн хийж болно. Гоё ярьж болно. Ярианы ур чадвараар татаж болно. Тэгээ мэдээ бүтээл бит байх тусам, бит бүтээл байх тусам хүний илүү их сонирхлыг татдаг. Тэгээд гарсан бүтээлээ бид нэр бол батлагтай. Миний хийж байгаа ажил маань яг ажил нь найдвартай. Би нэг тооцоод үзсэн, туршаад үзсэн ч гэдэг. Тэгээ энэ өөрийгөө таниулна гэдэг бол та нарт иргэд асар том боломжийг олгож өгч байгаа. Маш том боломж болж байгаа. За эдийн засгийн тооцоо. За ихэнх хүмүүсийн хамгийн түрүүнд сонирхдаг зүйл бол эдийн засгийн үр ашиг гэсэн үг. За та нар нэг юм бичлээ. Ямар эдийн засгийн үр ашигтай юм бэ? Энийг бол хүмүүс хамгийн түрүүнд сонирхдаг. Тэгээд энэ үгээ зөв бодиттой дүгнэх хэрэгтэй. Мөн өөрийнхөө хийсэн хөдөлмөрөөр үнэлэх хэрэгтэй. Зөв үнэлэх хэрэгтэй. Мөн бусдаар үнэлүүлэх хэрэгтэй. Тэгээ хамгийн сүүлд бол сэтгэл санаа. Би ингээд нэг гой бүтээл хийлээ гэд хажуутын нэг нөхөр орж ирэл. Наад чи байдаг шүү. Би харсан шүү. Тийм зөндөө гардаг. Тэр байдгийг хамаагүй. Та нар энийг хийхин тулд өөрснөө асар олон хүндрэлүүдийг давж туулсан. Тэрний үр дүнд маш их мэдлэг олж авсан. Тэгэхээр би та нарт юу гэж хэлэх гээд байна гэхээр хизээч шантарч болохгүй. Тэр бүтээлийн төлөө эцсийн нөхөд үзэх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй байх. Тэр хамгийн зоригтой байх. Өөрийнхөө хийж байгаа бүтээлээсээ тэр аз жаргал таашаалыг мэдэрх. Би өөрөө шинэ юм хийх тусам та нарт айгүй гоё мэдрэмж төрдөг байна. Тэгээ нөгөөх нь бүр бодиттой болоод ажиллаад ирэх тусам тэрнээсээ таашаал авдаг. Маш сонирхолтой бол. Дахиад нэг тэрийг хийгээд үзчих юмсаа хүсэл төрөөд. Тэгээ өнөөдрийн магадгүй хийсэн жижиг бүтээл чинь ирээдүйд та нарын нэг том зүйлийн эхлэл болж байна. Тийм учраас хизээж орхитуулж байна. Та нар одоо бид нар инженерийн залуучууд гоё мөрөөдөлтэй юм бүтээе гэж байгаа бол зоригтой байна. Тэгээ би энд бол энэ Elon Musk гэдэг нөхөр та нар бол сайн таних бах. Одоо их том компани захирал Tesla компани, Solar City, X-Space гэдэг. За одоо Марс руу 2020 онд хүмүүс авчирч суушуулна гэж амлчихсан нөхөр. Тийм ээ. Энэ бол инженер залуу. Энийг бол яг энэ хүнийхэн түүхийг уншаад үзэхлээр би бол энэ хүнийг маш их хүндэлдэг. Тэгээ энэ хүний хэлсэн үг байдаг л да.
Failure is an option here. If things are not failing, you are not innovating enough гэж. Тэ? Энд бол ямар нэг юм алдаа дутагдал гарч болно. Хэрвээ ямар нэг алдаа дутагдал гарахгүй бол та нар юу ч шинийг бүтээхгүй. Тийм ээ. Бүтээх тусам алдаа дутагдал гарна. Тэрийгээ бид нэр сайжруулаад засаад яваад байна. Тэгээ энэ нөхрийн нэг амжилтанд хүрэх 10 жигсаалт тийм. Хизээж бити бууж. Юу хийж байгаагаа дурал тийм. Жижиг хүмүүсийг бити сонс. Тийм. Тэр рискийг ав тийм. За ингээд энэ 10 хүн өөрийнх нь дурдсан юм байна. Хамгийн сүүлд нь энэ хүн юу хэлдэг вэ? Work super hard. Маш их эрч хүчтэй ажил. Ингэж юм хүн амжилтанд хүрнэ. За тэгээд түрүү жилийн манай оюутнуудыг хийсэн бүтээл бол бид нар түрүү жил бол энэ сургуультай нэгдүгээр эзэлсэн манай оюутнууд нийт 11 оюутан би удирдах ажиллуулсан. Тэгээ бид нар бол яадаг вэ гэхээр авирдаг робот хийсэн. За тэгээд өөрснийхөө роботыг бол Голомт банкны эрдэм шинжилгээний хурал дээр тавьсан, сэтгүүлүүд дээр нэвсэн, телевиз сурчлагаан дээр орсон. Өөрөөр хэлбэл би нэгд оюутнаа өөрснийгөө сурчиж, олон нийтэд таниулж, дээрээс нь сургуулаад бас сурчилж таниулж гэсэн. Энэ манай оюутнуудын нэг бүтээлийн нэг хэсэг. За ингээд эцэст нь юу гэж хэлэх вэ гэхээр энийг та нар бол миний слайдыг булангаас анзаарч харсан бол энэ жижиг тойрог бол та нарын анхны бүтээл эхлүүлэхээс өмнө бол мэдлэг гэж үзсэн бол тухайн бүтээлээ бүтээснийхаа дараа энэ мэдлгүүд та нарны цэцэрэг байсан бол тэр бүтээлийн дараа энэ бүх мэдлгүүд чинь та нарт өөрт чинь шингэж өөрснөө нар болно гэж. Тэгэхээр бид нар ямар нэг юм бүтээхээр зориод түүндээ чин сэтгэлээсээ дурлаад ингээд зүтгээд явуул энэ бүтдэг. Үр дүн нь яг одоо гарах албагүй. Тэ? Ирээдүйд бол та нарт бол хэд байн хөр өгөөж өг. Тэгээ би та нарт бол өөрийнхөө хэд хэдэн зүйлийг үзүүлээ л да. Би өөрөө яг юу бүтээгээд байгаа юм. Манай оюутнууд юу бүтээсэн юм. Тэ? За тэгээ мэдээж эзээчвэл заяа хичээнэ гэдэг. Үнэхээр гоё үг байдаг. Бид нар л хичээгүүл заяа хич. Одоо Монголын залуучууд та хэд мань өөрсдөө юм мөрөөдөлтөй, зоригтой байх тусам монголчууд бид хүчрэх бол. За тэгээ түрүү жилийн манай оюутнуудын хийсэн бүтээлүүдийг товчхон үзүүлье. Манай оюутнууд ямар бүтээл хийж юу хийв? За энэ дээр бол манай оюутнууд юу хийсэн бэ гэхээр замын гэрэлтүүлийг засдаг авирдаг роботыг бол хийсэн байна. За энд бол 11 оюутан байгаа. Багийн ахлагчийн танилцуулж чинь энэ үлдсэн оюутнуудынхаа заримуудын төр орхичлоо. Гол ахлагчууд нь базаа явуулсан гол ахлагчууд нь ийм байсан. Та нар ч өөрсдийнхөө бүтээлийг танилцуулах гэж бол хүмүүс өөрсдийг танилцуулах хэрэгтэй. Тэгээд зорилготуудаа танилцуулсан. Тэгээд манай оюутнууд бол ийм л юм байсан. Өнөөдөр бид нар шонгийн модон дээр гэрлийн чийдинг засахын тулд юу хийдэг вэ гэж. Тэгэхээр өнөөдөр бол шонгийн модны нэг хэн чийдэн солихын тулд нэг том машин хурж ирээд дээшээ өргөглөөд за нэг нөхөр гар зогсоод тэгээд тэр чийдинг сольдог. Маш их дизель өрнө, маш их цаг өрнө, том машин ажиллана. Ганц чийдинг солиход шүү дээ шонгийн мод гэж. Зам бүглэнэ. Тийм үү? Тэгвэл манай оюутнуудын санаа юу нь байсан бэ гэхээр ийм л юм байсан. Бид нар зүгээр очиод нэг робот дэшн гаргаад шонгоод барьж авираа тэр чийдэг баг гэсэлчөө. Эдийн засгийн хүрээ шигтэй. Хурдан, ногоон технологи. Ийм л юм зорилго тавьж манай оюутнууд бол ажилласан байна. Тэгээ энэ дээр бол маш олон зүйлүүд хийсэн л. Шон руу яаж амир? Нөгөө гар нь ямар байх вэ? Энэ бол бүх нь өөрснийх нь сэтгэж зурсан бүтээлүүд. Тэ? Тэгээ энэ бол зорилтууд нь ямар вэ гэхээр хүний хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах. Одоо шондоо авирах маяг тэ. Засвар үйлчлэгийн зардлыг бууруулна гэж. Засварын цагийг хэмнэ. Шатуун зарцуулахгүй. Олон дахин ашиглана. Ногоон технологи. За ийм зүйл. За тэгээ судалгаа хийсэн байгаа юм. Ер нь ингээд Монгол улсад хичнээн шон байдгийн, гэрлийн шон байдгийн гэхэлэр
нийт 9200 ширхэг гэрэлтүүдийн шугам байдаг юм байна. Улсын хэмжээнд бол 17000 гаруй байдаг юм байна. За үүнээс нь бол ингээд гимтэлтэй шунгууд бол ийм их олон шум байдаг л байна. Дүүргүүдээр одоо Улаанбаатар. Тэгээ энэ болгоныг засахын тулд маш их техник, технологи хүн явж ингээд цаг зав. Энийг жижигхэн робот хийгээд хүн ингээд баг гэдэг өдөртөө дээш гарах. Энэ оюутнуудын санаа байсан. За тэгээ мэдээж роботын талаар судалгаа хийсэн байгаа юм. Энийг ингээд манай робот ийм байх хэвээр, ийм байх хэвээр үзүүлэлтүүдэд дурдаа гаргачих. Ер нь ямар байх юм. Хэр хугацаанд ажиллаж чадах юм. Юу хийж чадах юм. За ингээд үзүүлэлт. За тэгээ мэдээж робот хийж байгаа юм чи бид нар механик хийцийг гаргасан байх хэвээр тооцоонууд хийдэг. За энэ бүтцийн схем. Юу манай робот ямар хөө бүтцтэй байх юм? Ямар хөө удирдлагатай байх юм? Яаж ажиллах? Би нэг электроник багш учраас тэр чигээр нь та нарт сонирхолтой үднээс харуулах гэдэг. Энэний хажуудлын хоёр график нь бол дизайн, симуляц хийгээд үр дүнгуудыг туршиж үзэж байгаа эсвэл за энэ дээр нь бол бодит бүтээлийн үр дүн гарч байгаа. За энэ ч бол эдийн засгийн тооцоо мөн хэрэглэгчийн интерфейс харагдаж байна. Энэ бол роботын нүдэн дээр харагдах удирдлага. За энд бол өөрснөө бид нар хаана засвар хийж очих вэ гэх бүртгэлээ файл үүсгэж хадгалж идэв. Тэгэхээр тэр роботыг удирдах байгаа хүн хичнээн шуун засв, аль дүүрэг дээр засв. За ингээд эцэст нь бол хийсэн ажлаа бол бид нар дүгнэх хэрэгтэй л бид нар хүнд бүтээлээ танилцуулах гэж байна. Тэгээ бид нарт нэг товчхон хэдэн зургийн цомог үзүүлээ. Бид нар яг юу хийчих вэ? За энэ манай нөгөө нэг багийн маань хуайлт. Бид нар ямар нэг бүтээл хийх гэж байгаа санаа нийлсэн гэдэг оюутнууд хамтраад яг энэ роботыг бүтээе гэж зориод ажиллаа хуайлж авсан байна. Юу хийх вэ? Хин юу хийх вэ? Тэгээ би бол өөрөө доор тэр эдийн засгийн тооцоон дээр зогсож байгаа юм. За энэ бол бидний математик юмуд гарч. За бодит бүтээлийн үр дүнүүдийн зураг нь. За энэ бол яг хэрэглэгчийн интерфейсүүд нь програм дээр яаж харагдах юм гаргасан байна. Механик дизайнууд нь гурван хэмжээс дээр. За энийг нь бол бодитоор зурж үзсэн зургууд нь. За энэ манай блок диаграм тэгээ шамраа авирдаг юм юм. За бид нар бол зорилго бол ийм тавьсан. Том машин авч зогсоод ингэ шон зогсохгүй автомат удирдах. За ингээд очиод гэрэл сольж тавих юм аа. За бидний хийсэн бүтээлүүд бол энийг бид нар бол хүмүүст бол гоё хөрөг чадсан байх гэж бодож байна. За энэ манай одоо бид нар бол гэрлийн шон засахад ингэж засаж байгаа шүү дээ. Энэ роботыг хийчихвэл энэ ажлыг бол үнэхээр хөнгөвчлөл эдийн засгийн хувьд маш ашигтай юм аа гэдэг бол гад үзүүлсэн байна. За би өөрөө юу хийдэг юм бэ? Би бол одоо доктор хамгаалах гэж байгаа. За миний хийж байгаа бүтээлүүд бол одоогийн сүүлд хийсэн бүтээлүүдээ бид нарт сонирхуулж үзүүлье. Та нарыг үүдэх тул та бичлэг сонирхуулъя. За би өөрөө бол яг удирдлагын чиглэлийн автомат удирдлагын чиглэлийн хүн. За эхлээд бол минийх бол одоо юу хийж байгаа гэхээр нэг сенсиг доктортой байх гэж үзэж байна. За одоо энэ бол миний ажлын өрөө. Одоо энэ сенсиг бол доктортой байх гэж үзэж байна. Энийг хийхэд бол маш их цаг зарсан. Энийг хийхэд маш их юм сурсан. Үр дүнд нь бол за энэ сенсиг бол ингээд нэг мөчийг агаар дээр доктортой барьчих. Гараад үтсэн ч буцаад эргээд доктортой байл. Тэгээ ингээд нэг юм хийгээд үсчлээр энийг дахиад 2 болгоул яах юм, 3 болгоул яах юм ингээд сонирхол төрөөл байгаа юм. За энийг бол 100 хийгээд үтсэн. Тэнгуудлаа цаашлаад тэнгис гэдэг нөхөр дахиад хөгжүүлээгээд 2 болгоо тавьчихсан. Одоо ингээд 2 сенстэй. Тэнгуудлаа нэг сенсэн дээр нь жин тавьчвал эргээд яаж тэнцвэрээ олох вэ? Энэ дээр нэг нөгөөдлийнхэн бүр дээр жин тавиад үсэж байгаа. Нэгдлийнх нь батарейг нь унгаачихвал буцаагаад тэнцвэрээ олохын тулд юу хийх вэ? За ингээ батарейг нь унгаагаад үзэн гутал эргээ буцаагаад нөгөөд чинь хизснээш батарей нэгдлийнх нь батарей дууслаа гэж бодсон чи эргээ буцаагаад тэнцвэрээ олдог. За тэгэн гутал дараа нөгөө тэнгис чи
нүдтэй болгоод энэ талд камер тавиад, хоёр камер тавиад одоо нэг нь харж байгаа дүрс боловсруулалт хийж байгаа тэнцвэрээ олох гэж үзэж байгаа. Одоо энд бол дүрс харж байгаа нь энд цаатлын болонд хоёр камер нүдтэй, хүний нүдтэй. Өөрөөр стерео зураг авч байгаа. Тэгээ ингээд юм хийх тусам улам их сонирхолтой болно. Улам их мэддэг болно. Тэгээ цаашаа улам их судалмаар санагддаг. За одоо ингээд тэнцэнсэн камераас орж иж байгаа хоёр дүрс байна. Зүүн баруун талын камер ийм хоёр цэг харж байгаа. Энэ цэгийг харж байгаа. Зай хэмжээд зайнаас хамааруулаад тийм ээ олдог. Өөрийнхөө тэнцвэрээ олдог. За дараач нь бол дурын үнцэг дээр авчиж тавьж болж байгаа. Заавал ингэж тоглоход ийм үнцгэн дээр ч юм уу те. Одоо би үнцгийн програм аргаар ингээл өөрчлөхөд дурын үнцэг дээр очиж тогтчих болно. Одоо би энэ дээр үнцгийг өөрчлөн одоо ийм үнцэг дээр авчиж тогтчих те. За ингээд цаашаа юу хийсэн бэ гэхээр нөгөө үнц гэдэг хүн чинь одоо 4 систем хийж байгаа байхгүй те. За ер нь одоо 4 систем дрон бол айгүй хөө шүү дээ. Гэхдээ дроны тархи бид нар одоо монголчууд бид нар энэ дроныг өөрснөө яг тархийг бичээд тархин яаж энэ тэнцвэрээ олдгийг энэ програмын өөрөө тийм энэ зүйлийг хийж. Тэгээ энийг хийх тусам улам их сонирхол төрж байгаа. Цааш яаж хөгжүүлж болох вэ? Одоо бол ингээд нэг шон дотор ингээд дээш нөхөр хөдлөхгүй ингээд дээш хамаагүй гарахгүй ингээд агаардаг тогтчл байна. Дээрээс ингээд хөөрчгүй. Одоо энэ бол миний ажлын үйл. Одоо би ингээ гараараа тоншоод үзэхэд л эргээл буцаалт баг. За ингээ эцэстний үг хэлэх вэ гэхээр би таарт энийг л хэлмээр байна. Энэ та нар миний презентацийг анзаарсан бол энэ дээр нэг булан дээр нэг юм яваал байсан баг л та байд. Анзаарч харсан уу хараагүй. Би анх бүтээлээ та нарт эхлүүлэхдээ та нар бол яг бүтээл эхлэхийн өмнө нэг ийм байдаг гэж нар шиг, нарны цацраг шиг. Тэгээд ингээд гадна тал нь бидлгүүд чинь гадна талаар нь хорё яваад байдаг. Ингээ харахаар энэ та нар юм бүтээх тусам тэр нарны цацрагууд чинь томсоод эхэлнэ. Өөрлөв чинь шингээд тэр мэдлэг чадвар, багаар ажиллах чадвар, хүнд өөрийгөө ойлгох чадвар. Тэгээд хэрв энийг бүтээчвэл та нар өөрснөө энэ мэдлэг энэ нар нь өөрснөө болох юм аа гэж. За ингээд анхаарал тавьсан баярлалаа.